За оройн мэндийг хүргэе үзэгчтэй Зөв яриа ток шоуны цоо шинэхэн дугаар эхэлж байна. Бид нар бямба гараг болгоны орой 22 цаг 30 минутаас нэвтрүүлгээ гаргадаг. Зочид болгон өөрийн гэсэн сенсацтай хэр оргийн телевизээр ордог тийм зочид байдаг. Тэгээ энүүд бол сошиал ертөнцөөс нэлээд алдартай тий их олон зүйлээр яригдж бас их олон хүний бухимдлыг төрүүлдэг ийм хүн байна. За энэ хүн бол Чингис Өнөр Дэвшин гэдэг Facebook дээр за Чингис Өнөр Дэвшин гэдэг ирсэн байна. Тэгээд ирсэн баярлаа. За баярлаа. За эхлээд хоёлаа зөвөр нэг хамгийн энгийн шинүүдээс эхлээд яриад эхлэе те. Та хэдэн настай юм бэ? Би одоо 44. 44 настай. 10 жил дээд сургууль хаанд төгсөж байсан. Ямар мэргэжлээр төгсөж байсан? Би Увс аймгийн Өмнө улс сумд 10 жил төгссөн. Дараад нь тэгээд холбоо мэдээллийн их сургууль төгсөөд тэгээд гэр ахуйн цахилгаан хэрэгслийн инженер ажилладаг. 1900 таад ингээд баахан билет ирсэн бай тээ. Тэгээд 1995 оноос эхлээд гэрэл зураг авч эхэлсэн. Хоёр ерөнхийлөгчийн хувийн зурагчин байсан гэл тхий. Тий. Яхаа сонирхлоороо гэрэл зурагчин болсон. Октябрь гэж нэг гэрэл зурагчтай шав болоод. Тэгэл зураг аваад тэр маань улам цаашаад амжираад төрийн зураг авдаг болж ороод тэгэл одоо зургийг авчихсан да. Хоёр ерөнхийлөгчийн зургийг авч ирсэн юм да. Авчихсан тий. Ихэнх дараа элбэгдэрж ирэхэд ширийн зургийг авчихсан. За тэгээд энд бол маш олон мэдээллүүд та авчирсан байна те. 23 мэдээлэл байна. Тэгээд улсын хурлын тамгын газарт 1996 онд гэрэл зураг хэвлэлийн Asmo Press-ийг байгуулсан. Энэ бол ингээл дандаа л дарга гэсэн юм захирал гэсэн юм харагдаад байна л да. Тэгээд энэ бол байнгын дарга хийж явсан хүн юм байна шүү дээ тий. Гүү шүү дээ одоо борчууд дотор л явж байсан шүү. Зүгээр яхаа хийгсэн хүмүүсийн одоо итгээ надад намайг хийгээч гэсэн юм л хийдэг л гэсэн. Та одоо хинтэйг амьдардаг гэр бүлийн байдал их нэртэй 5 хүүхэдтэй. 5 хүүхэдтэй. За 5 хүүхэд нь одоо хэдэн настай юм бэ? Том маань дээд сургууль төгссөн. Дараагийн хоёр залуу маань одоо дээд сургуулийн 2 3 дугаар хөрсөн. Өдөрөө хоёр охин маань одоо нэг нь 9 дугаар анги, нэг нь 4 дугаар анги. За тэгээд таны талаар бол маш олон мэдээлэлүүд өгдөг. Өнөөдөр бол бид хоёр бол яг таны ажил төрлөөс илүү тий хувь хүн талаас чинь ямар хүн байд юм бэ гэдэг мэдээллийг авах. Та гоё чөлөөтэй нээлттэй ярилцаарай. Тэр бол асуудалгүй шүү дээ тий. За тэгээд мэдээллүүд их байна. Хамгийн энгийн мэдээллүүд бол таныг эсэргүүцсэн Facebook хуудас байт юм байна. За бүгдээ тэр энэ Facebook хуудсыг хамтдаа харцгаая те. За Чингис Өнөр Дэвшин эсэргүүцэх Facebook хуудас гэж байгаа. Энэ хуудсыг мэдвүрэ? Мэднэ. Тийм байна. Энэ хизээ та өөрөө лайк дарсан байд юм уу энэ дээр? Тий, ямархуу мэдээлэл нь харах хэрэгтэй ш. Намайг ер нь хүмүүс юу шилдэг юм бэ, бичдэг юм бэ нү? Хэн ямар мэдээлэл оруулдаг юм бэ нү? Тий, энийг бол та харж ирсэн баг тий. Тэгээ таны талаар их олон мэдээлэл энэ бол байгаа. За энэ бол энийг хараад танд ямар сэтгэл төрж ирсэн? Таныг эсэргүүцсэн Facebook хуудас хаадарлаа шүү дээ. Бүр би бол харь бүр эсрэгээр их баярлалаа шүү дээ. За. Одоо хүмүүс нэг тэнэгээс ухаантай хүн монголчууд олон байдаг байхгүй. Хэсэг тооны зүгээр нэг энэ хүний үгээр явдаг, өөрийн ухаангүй, өөрийн толгойгүй хүмүүсийн дэргэд бол ийш орж үзээд өөрийн ухаанаар дүгнэж цэгнээд хар цагааны ялгаад хүн намайг таних боломж нь арай өндөр болсон юм болов. Танд олон танигдах ямар нэгэн шалтгаан байгаа юу? Байхгүй. Зүгээр үнэн зөв мэдээлэл хүмүүс ялгаж салгадаг байгаасаа заавч хүнийг ийм бусдын үгээр явдаг хүмүүс бол зүгээр хүн биш шүү дээ. Хүн сүрэг. Тэгээ өөрийн ухаангүй хүмүүсийн үйлдэлтэй. Та нүцгэн зураг авч ирсэн үү? Авчихсан. Эмэгтэй нүцгэн зураг авч ирсэн. Хэр олон удаа авч ирсэн бэ? Нэг хэсэг би гэрэл зургийн студ ажиллаж байхад ер нь баг ахуулж худлаа хийсэн тэр өдрөөс баг нэг хэсэг бол бүгд ахуулдаг байсан. Энэ манай загварын голдуу. Тэр 1997 8 9 2000 он. Тэр үед тийм нийгэмийн чөлөөтэй байсан гэж үндсэн зураг бүгд ахуулах хэмжээний. Биш. Та нар ингээ дахиад буруу юм ойлгоод эхэлж байгаа. Нүцгэн зураг ахуулах бол хинч ахуулж болно шүү дээ. Ямар ч зураг ганц нүцгэндээч биш шүү дээ. Ямар ч зураг ахуулж болно те. Гол нь тэрийг тараах уугүй юу? Олонд нийтэд гаргах уугүй юу? Тэчүүгээр асуудал байхгүй юу? Түс хин ганцхан нүцгэн зураг авахгүй би байгалийн зураг авчихсан. Тэр зураг авчих. Аюу олон төрлийн зураг авдаг гэдээ бас мэдээлэл байсан. Байгаль офсын тэг баг бүх ингээд байгаль орчны зургийг нь авч ирсэн 620 хуудас центртэй гэсэн тий. Их олон төрлийн зураг авд юм байлээ. Тэгээд ерөн зүгээр нүцгэн зураг авахд тэр танд санал тавьж бүсгүүчүүд ахуулдаг байсан юм уу? Та өөрөө санал тавьдаг байсан юм. Би мэдрэл бот юм шиг одоо чинь нүцгэн зураг авах гэж хэлэхгүй шүү дээ.
Ер нь зүгээр загвараар явж байгаа хүмүүсийг ганцхан Монголд биш шүү дээ. Гэхдээ зүгээр Монголд бас студийн зураг авч байгаа бүх хүмүүс очиод асуухад болно доо. Бүгд ахуулдаг. Бүх студиудаар бол бүгд ахуулдаг. Бүхэл бүтэн тим X Max л тийм нэвтрүүлэх хүртэл шүү дээ билээ. Яг нь нүцгэн зураг гэдэг бол яг урлаг одоо бол урлаг талаасаа тийм нүүд артист тэгээд урлаг талаасаа явцсан. Гэхдээ бүр нүцгэн ахуулдаг нь бол сайн мэдэхгүй байна. Тэгээд яг энэ бол бас нээлттэй юм шиг хэрнээ хэр баргийн хүн эрэгтэй хүний урд зогсоод нүцгэлээ зогсохгүй байх л гэж би бодоод байгаа. Тэгэхээр нүцгэнхээр заавалч бас та нарын хэлдгээр одоо юу гэдгийг тийм нүцгэн зураг авсан садар самун зарим хүмүүс ахуулж ирсэн. Тийм тохиолдол байна. Танд бүр мөнгө өгж ахуулд юм өөрөөсөө? Мэдээж. Та ямар студитэйсэн? Ясма пресс гээд. Дээрээс нь Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дарга хийжсэн. Тэгээд та одоо ингэ дарга байсан байж таа. Нөө нэг батцсан ханаа. Тэгээ нөгөө нэг тэрийгээс харуулъя тийм. Яах вэ? вэ? 2000 хэдэн оноос хэдэн оны хооронд дарга хийжсэн. Гэрэл зургийн холбооны дарга. Яах вэ? Зүгээр би ч өөр гэрэл зургийн холбоог үүсэн байгуулсан юм шүү дээ. Энэ гэрэл зурагчтайгаа нэгтгэхий та гэд 2006 оны 1 сарын 5-нд бүх гэрэл зурагчтай хоролдуулаад тэгээд бид нар ер нь гэрэл зурагч чинь өөрөө ахуулчдын ажилчин гэж явж байгаа хуулиндаа. За. Бид нар соёлын ажилчин биш. Готалчин, усчин, гэрэл зурагчин гурвыг ахуулчдын ажилтан гэдэг. Тэгээд манай гэрэл зурагчдыг шахнахаараа үйлчлэгээний тэргүүний ажилтан ч гэдэг юм ахуулчдын яамны жоох ичгээр шагнадаг байсан. Тэгэхээр миний хувьд болохоор үгүй гэрэл зураг бол соёл. Та одоо тэгээд өөрөө дарга хийжсэн те. Тэгээд танд ажилчид байсан биз дээ. Гэхдээ төрийн бус байгууллага шүү дээ. Төрийн бус байгууллага. Ер нь ажилчдаас гадна танд ингээ хамт зураг мөрөг авдаг тиймэрхүү залуучууд байсан уу? Байлгүй байх уу? Тийм. Тэгээд та өөрөө ингээ дарга хүн ингээ өөрөө тэр ажилдаа ингээ гар бие оролцоод те нүцгэн зураг аваад явж байгаа хэрэг нэг л тэр нэг энгийн санагдахгүй л байна л те. Үгүй зураг бол хамаагүй хин ч ямар ч зураг хаач өөрөө дуртай юм уу те? Зураг дуртайдаа биш шүү дээ. Ер нь зураг хүн захиалга өгч яхад би ийм зураг авдаггүй ч гэдэг юм уу? Би зураг авахгүй гэдэг зурагч юм байхгүй шүү дээ. Таны ихнэр уурлах уу? Үгүй ажил юм чи ягаад уурлах юм? Эмхтэй ажилтаа тий. Гэхдээ урлагийн хүмүүс бол ингээ ойлгодог шүү дээ. Нэгнийгээ өө ингээд кино мөн дээр хүмүүс нөмсөлцдөг гэдэг. Гэрэл зурагчдыг бол магадгүй 5 хүүхэдтэй их нэртэй хүн ингээд эмхтэй нүцгэн зургийг аваад зогсож байгаад ихнэр хүний хувьд бас тиймч тааламжтай санагдахгүй бол юм шиг. Зөвхөн миний хувьд ингээд таныг оронд ингээд тавиад үзэхэд надад тийг санагдчих. Ихнэр чинь уурж исэн удаа байгаа юу? Мэдээж наад зураг бол эн чинь шалгагдсан юм уу? Намайг нөгөө солонгосчууд гэж баахан зураг аваад тэгээд тэрүүн дээр намайг юу аалаа гэж намайг авсан гэдэг байдлаар үтсэн, шалгасан. Миний бүх хаардаг архивыг бүх юмыг үтсэн. Тэн дээр ямар ч миний оролцоо өгт байдгүй. Миний нэг ширхэг зураг байдгүй. Миний авсан зурагнаас одоо сошиал систем энэ ертөнцөөс нэг ширхэг зураг гаргаад ирвэл яг би буруу хэлье. Тэг нэг ширхэг зураг би гадагшаа гаргадаггүй. Би тэр хүн надад үйлчлүүлээ, би зургийг авчихад явуулаа. Угаасаа тэр бүр сон дээр хүртэл ярилцлага гарцсан байж байсан. Нүцгэн хүүхэнтэй ажиллахад би эр хүнээ мартдгаа гэж тэнд миний хүртэл ажил байдаг. Тэг ажиллаа хийгээд явж байсан. Дээрэс нь хуулийн байгууллагад шалгаж яхад технэр маань чи яах гэж одоо иймэрхүү юм шаардлагагүй шүү дээ. Миний өөр өчнөө боломж байж байгаа. Гэхдээ би хүн захиалаад авахулъя гэж яхад тэгээд хэдэн төгрөгөөр авах вэ? Нэг кадр 5,000 тэр үе яашаар. Тэр үе илүү өндөр шүү. Одоо хамгийн сүүлд та хэзээ нүцгэн зураг авсан бэ? Сүүлд 2005 онд л авсан болов. Тийм амттай юм уу те? Нэг нүцгэн зургийн кадр 5,000. Үгүй ээ, ер нь та нар ойлгох. Гэрэл зургийн кадр хэзээ дахин автагддаггүй. Ер нь тэр агшин бод хэзээ автагддаг. Таны компьютер дээр тэр нүцгэн зургууд хадгалаастай байдгүй эсвэл бүгдийг өөрсд нь өгөөл явуулна. Би төлбөр тооцоо авсан учраас дараад нь тэр зургнаа тогт хэрэггүй шүү дээ. Хуулийн байгууллага шалгасан гэж байгаа шүү дээ. Энүүг зүгээр одоо би нэг өөрийгөө зөвтгөөд ч юм уу хин нэгэн хүн намайг буруутгах гэж оролдох биш. Яг тэр үед шалгаж үгүй юу хуулийн байгууллагаас асуух хэрэгтэй. Тэгээд шалгаад бүх хард одоо надад байгаа бүх хардыг бүгднийг үслэх хийгээд байхгүй болсон. Тэнд байгаа юмч байхгүй. За өөрөө өмсөгчдөөс аюул олон ахуулдаг гэсэн юм шиг байна тий. Таны ярьж байгаа. Од гэрэл таны шав юм уу? Үгүй шав гэж юу ах вэ? Тэр нэг хэсэг одоо би бас энэ дээр итгэн шиг тайлбар хэлчихье. Би нэг хэсэг Gmail хаяга хакердулсан. За. Facebook хакердулсан. За тэгэнгүүт миний өмнөөс баахан 2 дэх өнөр төвшин гарч ирсэн. Миний өмнөөс баахан бичдэг. Та тэгээд хэр айгүй удаан хугацаанд одоо хүртэл тийм юм байгаад байгаа юм шүү. Тэгэхээр хакердуулаад та тэр хакерцэн олсон уу? Олоогүй. Би цагдаа дөрвөлөө өгсөн байж байгаа. Хакерцэн мэйл хаягийг хүртэл олцсон байж байгаа. Энэ намайг хэд удаа хакердэж байгаа. Нэг хэсэг 2015 онд эхэлж хакерцсан. Би өөрөө Facebook ч юм энийг мэддэггүй. Ер нь зүгээр эртхэн шиг хэлэхэд
миний фэйсбүүкт миний зурагч байж идэг. Миний утас шүрмэсч байж идэг. Миний хийсэн ажлын түүх байж идэг. Авсан зургууд байж идэг. Тэгэхээр ямар нэг надад нууж хаах юм. Хэрвээ би буруу үйлдэл хийдэг бол би фэйс дээр өргөөл байлгах уугүй юу те. Тэгэхээр миний өмнөөс баахан захиа бишт юм шиг. Та тэрийг арга хэмжээ эртхэн авч болдгоо юм уу? Одоо ингээд аваад фэйс Google руу захиа бичиж аваад фэйс Gmail-ээс сольж авсан. Gmail-ээс солиод авсан байж идэл сүүлд нь дахиад хакердсан, дахиад солиод авсан. Одоо мэрэгжлийн байгууллагад нь хандж байгаа тэр Gmail-ийг хакердахгүй хамгаалтын систем нэлээд сайн. Тэгээд тэр хүмүүс лөө биччихсэн үү? Би биш шүү гэж. Би өөрөө фэйсбүүк маш тодорхой авчиж байгаа. Хүн бүрлөө би тайлбарлах албатай биш. Ер нь зүгээр фэйсбүүк дээр тайлбар хийсэн баг. Ингээд ийм юм учраас ингэсэн шүү гэж бүгдийг тавьсан байж. Одоо гэр нэр таны шав юм уу? Зүгээр хамтран ажилладаг гэсэн. Зүгээр зургийг авдаг гэсэн. Зургийг одоо надад нүцгэн зураг авахулж байгаа гэж. Таныг од гэрлийг од болгосон гэдэг хэлсэн байсан байхгүй. Би од болгож өгсөн шүү гэдэг. Од гэдэг юм чинь хин нэгэн хүн болгодог шүү дээ. Тухайн хүн өөрөө гарч ирж байгаа. Түүнээс хин нэгэн хүнийг од болгоно гэж байхгүй байна. Тэгээд одоо л ингээд таныг жоох ингээд хүмүүс буруугаар ойлгож байна л да. Гаж донтогоо тэгээд фэйс Google мөглөө сайхаар гаж донтог өнөр төвшин энэ гэж харж ирд юм байлээ. Тэгээд нэр хүндэд чинь ингээд аюу сэв суучаад байна те. Тэгээд та одоо ингээд ажлынхаа те юу яад юм бэ? Одоо бүр нэг ийм үг гарцсан байлээ. Өнөр төвшингийн фэйсбүүкээр бичээгүй охин бол өөрийгөө эмэгтэй хүнд битээ тооцсон гэж. Тэгэхээр та одоо яг өөрийнхөө фэйсбүүкээр октоодлоо тэр нэг компанийн сурталчилгааг явуулдаг юм уу? Октод руу биш шүү дээ. Ерөөс ойлгохгүйгаа залуучууд руу л явдаг баха. Бүх хүн рүү явдаг. Фэйсбүүкийг хүн бүр үзэн нэгдүгээр. Миний фэйс дотор бүх мэдээлэл байж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар ердөөс л хамтарч ажиллаж болох. Ердөөс л надад орж иж байгаа одоо ингээл өөрийн чинь фэйс нээлттэй шүү дээ. Тэгэл одоо өөрийнхөө офис руу оронгууд одоо нүүрлэгөө оронгууд чи хажуу талд нэг шинэ хүмүүс гараад ирдэг. Найзын өсөлт хүн бүрдүүл явуулна. Тийм үү. Надад ирж байгаагүй шүү дээ. Битэр найз байсан юм уу? Тэр надад гарч ирсэн юм уу мэдэхгүй шүү. Тийм үү. Та яг найзлуугаа л юу? Найз фрэнд дээрээ байгаа хүмүүс л явуулд юм уу? Үгүй ээ. Одоо ингээд чи өөрөө офс руу ороод үзэл энэ талд чи юу гараад ирж штэ. За. Шинээр хүмүүс гараад ирдэ штэ. Бишээ шинээр эд хийх үгүй гэдэг саналууд. Тэрнээс харж байгаа л тэгэл ерөнхийдөө зүгээр жоохон хүмүүсд би санал явуулах шаардлага байхгүй. Бүр настай хөгсчүүл байх юм бол шаардлага байхгүй. Бас цензуртэй явуулна. Харж байгаа зүгээр хамтарч ажиллаж болох. Энд чинь угаасаа та хамтар ажиллахдаа яаж хамтар ажилладаг? За манайх болохоор American World гэж компани байгаа. Энэ Монгол салбар. Тэгээ манайх юм гайхамшигтай гар утсан. 5G. 5G интернетийг Монгол оруулж ирж байгаа. Нүдний шилэн компьютер оруулж ирж байгаа. Миний бестер байж байгаа. Тэнд заавал эмэгтэй хүмүүс байх шаардлагатай юу? Яхаад эмэгтэй гэж. Энд чинь эрчүүд ажиллаж байгаа эрчүүд олон байна шүү. Тийм. Нөө нэг залуучууд ер нь бол ингээд ихэвчлэн одоо таныг ингээд өмөрсөн сэтгэлдлүүд бас айгүй бага байгаа байхгүй тийм. Надлаа эрэгтэй хүн л бас юм явуулдаг штэ. Энэ хүн чинь зөвхөн эмэгтэй хүн л биш гэдэг тийм сэтгэл ерөөсөй байхгүй. Дандаа бүсгүүчүүд надлуу ингэсэн тэгсэн инглээ гээл бүгд л ингээд шууд ямар ч ичих санаа зовхгүйгээр таны бүр фэйсбүүкийг ил цагаанд нь гаргаж тэ скриншот хийгээд бичиж штэ. Хамаагүй штэ. Хин юугаа бичих нь лавл одоо өөр дэвшин явуулъя тэ. Тэгэхээр өөрөө энэ ахаас над руу бичиж тийг бичих болов. Эрэгтэй хүмүүс бол нэг бичихгүй байх гэж бодож байна. Тэр утгаараа дээрээс одоо манай бүсгүүчүүд ихэнх нь ямар алдаа хийж гинэ вэ гэхээр фэйсбүүкийг зүгээр танилцах, өөрийгөө рекламдах, одоо хүнийг бусдыг уруу татах тийм л хэрэгсэл болгоцсон байна шүү дээ. Тэр хүний одоо ингээд бөксөө гаргаад оцоолгоо зогсож байгаа зурага фэйс тавих хэд хэрэгтэй хинт ч хэрэггүй шүү дээ. Жишээ нь би санаад өгөхлөө өөдөж өгөхлөө хурдан чат холбогдооч танилцъя. Тэнд хэд ч хэрэггүй шүү дээ. Тиймэрхүү юм тавьдаг фэйсбүүк одоо энэ сошиал ертөнцийг зөвхөн хэн нэгний өдөх, танилцах тийм хэрэгсэл болгох юм шиг байна. Миний фэйсбүүк ороод бүр эхнээс үзээр дандаа мэдээлэл байгаа. Зөвхөн компанийн мэдээлэл байдаг. Өөрийнхөө тухай хийж байгаа ажлын тухай мэдээлэл байдаг. Тэр би бол мэдээллийн хэрэгсэл гэж ойлгож байгаа болохоос биш. Энийг нэг өөрийгөө борлуулах ч юм уу олон танигдах тийм шаардлага байна. Та од болгоё гэж хүнлөө биччихсэн үү? Би болгодгоо тэр хүн өөрөө л од болно. Ер нь зөв би зургийг чи авч өгье. Тэгээ компанийн сурчлагаараа биш би зургийг чи авч өгье гэж хүнлөө санал тавьж ирсэн үү? Тийм байсан бас. Тэр чинь анх 2005 6 тэрнээс урагшаа нөгөө 97 8 онод бол нөгөө студийнхаа бизнесээ бодож санал тавьдаг. Санал тавьдаг байхгүй. Манай студиор үйлчлүүлээрээ зураг авахулаараа. Тэр нь болохоор харж байгаад гайгүй бүсгүүчүүд лөө. Бас цензуртэй байлгүй дээ, тийм. Ерөнхийдөө бол тэр бол нөгөө үйлчлэхний хэрэгсэл шүү дээ. Гэр бүл дээрээ зураг авах болсон. Зүгээр зэрэг манайхаар үйлчлүүлээрээ зураг авахулаараа гэдэг мессеж бол
бас ялгаа байхгүй. Саяны нөгөө World-ийн мэдээлэл бүхэн тараадаг шиг тараадаг. За яг тэгээ санал тавиад хүн зөвшөөрөөд яг хоёулахнаа зураг авч ирсэн тохиолдол байдаг уу? Яг зөв хувийнхаа зураг авахын тулд мэдээж өөр хүмүүжүүд байхгүй. Түүнээс иш яг зөв ерхэн тэр хүнний яг хүсэлтээр биш яг зураг ингээ хоёулахнаа авдаг юм аа гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүгээр хоёулахнаа авч ирсэн тохиолдол байдаг уу тийм. Хүүхний өөр өөрөөр авахулж ирсэн хоёулахнаа гэвэл өөрөө л авахулнаа гэвэл цаашгүй одоо шинэ тэр зарим хүн чиний түрүүний асуудгаар зарим хүн ичээд тийм. Тэгэхээр зарим хүн би одоо юм харуулмааргүй байна. Тэгээд авахулж ирсэн удаа байна. За тэгвэл энэ дээр одоо нэг сэтгэлүүд байгаа юм л да. Хоёул тэрийг хараа тэгээд таны бичээгүй л юм гэж бас ойлгоод байна. За энд ингээд сэтгэлүүд байгаа. За энэ таны нэг 90 сурвалжлагч байх бол таны хэргийг 90 үсгэсэн юм байл шүү дээ. Энэ ингээд бичлэг нь байгаа. Энэ хэдэн онд вэ? Энэ 2015 онд. За ингээд телевизээр ингээд мэдээлэл хийсэн юм байна. Тэгээд хэр удаан шалгагдаж явсан юм? Тэгээд 3 сар шалгагдсан. Миний бүх юмыг шалгаж утсан. Тэгээд энэний дагуу нөгөө одоо шинэ өөрөө чи ярих гэдэг сэтгэл байна шүү дээ. Тэр сэтгэлээ бичсэн бүх хүмүүсийг ихэнхийг цагдаа л амрах юм байл шүү дээ. Бүгдийг нь олоод дуудаад байцаад авсан байдгийг. Миний явуулдаг мэдээлэл яг нэг л мэдээлэл байдаг. Компанигаа танилцуулга явуулдаг. Доод талд нь ийм дэлхийн бизнес гайхамшигт бизнес Монгол орчиж байна. Хамтарч ажиллаач гэдэг л. Гэхдээ зураг авахлагыг санал бас явдаг үстэй. Тэр чинь аль эртний юм шүү дээ. 2005 оны юм яриад шүү. 97-8-аас 2005 оны хүртэл хөвлөд тэр чинь бүр зураг юм. Тэрнээс хойш би зураг авраад барайгүй шүү дээ. Студ ажиллаагүй тий. Тэгээд одоо та ингэ хүнлүү чат ингэ явуулна шүү дээ тий. Тэгээд тэр хүнийг заавал уншитлан ч юм уу тий. Зургийн доор комент өчөөд би сайхан нэг харж ирсэн. 16 оны 11 сард чатлаг зургийн доор чатлаг ороорой би юм бичсэн байгаа шүү уншаарай гэсэн тийм сэтгэлдээ. Мэдээлэл нөгөө тэр нэг шаардлагатай гэж юу? Уншихгүй байгаад хар чи надад прендима тоог үтцсэн. Яг зөвхөн ингэ мессеж болоох болцсон. Айгүй олон хүнд нэгэнд л явуулсан юм чинь үзэх нь үзэл үзэхгүй нь үзэхгүй л үз. Тэндээ та тэгж заавал ачаад тэр хамаагүй шүү. Миний юу бичиж бас пост хийх хамаагүй шүү. Миний юу оруулах нь би хамаагүй, миний юу бичиж авах гэнд ч хамаагүй тийм. Гэхдээ ер нь зүгээр тэр бол нэг шаардлагатай гэж үзэж байна тийм. Хамаагүй. Тий шаардлага гарвал би бүгдэнд нь хэнд биш юм бичиж болно. Тэр асуудал биш. За тэгээд ер нь бол бүсгүүчүүд ингээл тэгж ярьдаг те. Тэгэл бодоор ингэж юм бичээд айгүй ядаргатай тема антер гэл тэгээд димэлээ. За тэр ч яг. За тэгээд ингээд доош явуулаа байла. Тэгсэн таны нэг за энд бол ингээд хамтрах ажиллах гэдэг нэг юм таны утас шурмас юм байгаа. Тэгээд таны одоо ингээд хүчндүүлсэн бүсгүүчүүдийн мессеж ирсэн гэдэг одоо нэг юм байгаа. Наад хүнийг чинь цэцээгүний 2 давхурд байхыг мэдэх юм байна. 14 оны хавар шиг санагдаж байна. World ажлын зараар очисон оронгууд хүмүүс сууж байдаг байсан. Цаана нь өөрөө суудаг. Утас таблетын тайлбар зураг өгөөд хаалга түгчээд дараад авсан. Би нөхөртөө хүүхдтэй учраас хинж хэлж чадаагүй өнгөрсөн цагдаад өгнө гэсэн боловч чам нотлохоо байхгүй гэж хэлсэн. Нөхөрөөсөө санаа зовоод мэдчих байх гээд тэгээд хайсан тэр үед 99.11-т дугаартай байсан. Одоо ч 99.11-тэйгээ байгаа те. За энэ дээр та юу гэж хэлэх вэ? За манай тэр үеийн манай бүх хүмүүс асуух хэрэгтэй. Манай тэр миний цаатал өөрөө дээгүүрээ шил өөрөө шүү дээ. Хоёр өөрөө хоорондоо шилэн. За. Дээгүүрээ задгаа. За. Өсрөөд надаас нэг жоохон өндөр тэгээд шилээ хаалт тэгээд дээгүүрээ задгаа. Ингээд цонх чинь хаалт ингээд дан шил юм уу те? Шил. Бүхний цаана одоо хүчиндээ дэдэг тэгээд нөгөө хүн нь болохоор үгүй бичиж болно. Энэ хүмүүс чаддаг юм бол гаргаад ир. Нотлоод ир. Гаргаад ир. Хуулийн байгууллагад нөхчгөл ПС-ээр биш байхгүй юу? Заавал нөгөө нэг таны өрийн шингэн байх хэрэгтэй юм гэсэн тий? Өрийн шингөө ер нь ямар ч нотлохоо байж болно шүү дээ тий? За. Тэгээд нэг юм таны бас энэ нэг ярьсан яриа байгаа тий? Энийг бүгдээр нэг жоохон чангалж байгаа сонсоод. Утсаар л ямар нэгэн ноцоосоо баримттай байх хэрэгтэй. Энэ та өөрөө мөн үү? Мөн. Ноцоосоо баримттай гэсэн юм нь Facebook-ээр баасан сэтгэлээрээ систем ноцоосны тийм юу хийж болно. Одоо наад саран зайсан одоо юу гэдэг намайг хүчтэй гэдэг юм уу? Саран заяа гэдэг хүн ийм сэтгэл та одоо яг хинтээ ярьж байгаа. Энэ ярьж байгаа эмэгтэй хин. Таны туслах юм уу? Тэр хүний нэр биш. Тэр хүний нэр шаардлагагүй. Манай World компани бизнес яад юм бэ гэхээр
TV5-аар реклам яваад хүн оймон судлаад авчиж байгаа байхгүй юу? 8-аас очоод. TV5-аар 8-гийн реклам яваад оймон судлаа. Яг тэнтэй адилхан манайх одоо шинэ ягаад би энэ зарыг явуулд юм бэ гэхээр энийг хүмүүс сурчлаад хүмүүс энийг авсны талаар надад цалин гардаг баг. Ноглож өгдөг баг. Урамшуул өгдөг. Яг одоо ярьж байгаа хүн зүгээр Тэгэхээр би тайлбарлах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хүн яасан юм бэ гэхээр Монголд манай World компанид 15,000 хүн байна. Аа за. 15,000 орчим 14,970 хэд хүн байна. Аа за. Дандаа ажилчид. Тэд нар маань сайн дураараа хийчих гэж бол. Яг л надад ийм гоё гар утас байна. Сонирхооч хүмүүсээ. Таны яаж ажиллах нь таны асуудал байхгүй. Тэгээд нэг бүсгүй найз нартай танилцуулсан байдгийг. Найз нартай танилцуулсан. Одоо энэ ярьж байгаа бүсгүй юу? Яг наад бүсгүй чинь. Найз нартай танилцуулснаар Саран зай гэдэг нөхөр нь 300,000 төгрөг өгөөд манай компани мэдээллийн програмыг худалдаж аваад манай компани гишүүн болсон байдаг. За. Тэгээ мөнгөний хэрэг гараад нөгөө наад бүсгүйгээс мөнгө нэгт юм байгаа. Би мөнгө авъя. Наад чинь болохоор би чиний мөнгөг аваагүй шүү дээ. Чи World компани мөнгө авчихсан шүү дээ. Өнөр төвшигээс авахгүй юу гэж хэлдэг. Тэгэхээр нь яг тэр үед нөгөө намайг тэр отхон баяр жаданбаг гэх нөхөр. За. Тэр энийг хоёул сонсч тийм ч бүтэн сонсч за. миний өрийн дүнгийн байх хэрэгтэй ойлгож ноцох хэрэгтэй. Ноцоо байх намайг ноцооны байх. Тэгэхээр тэр хамаагүй тийм мөн өөрөө багаа удаа тэгээд өөрөө бүгдөө тэргээр мөрөдөө байхгүй гүйцэтгэх юм яаж ямарах юм хийх юм бэ? Одоо яа? За энэ болохоор нөгөө нэг компани мөнгө төгрөг биш нөгөө буудал юу юм уу яриад их юм. Тэгээд би ойлгохгүй. За. Ердөөсөө би сэтгэлч өөрөө чинь ч бас гайхаад яг одоо ер нь та нарын маань ухаан санаа ийм болчихсон юм уу гайхаад байна л да. Тэ. Яг зөв энэ нэг таны ярьсан хоолоолд тэгээд та өөрөө маш тодорхой эндээс хүн ойлгоход бол маш тодорхой байхгүй. Ямар нэг буудлын ч мөнгө биш юу ч биш. Ямар тэр хүчингийн хэрэгний ч мөнгө биш байгаа байхгүй. Тэгээ өрийн шингийн энд ямар аа намайг маш тодорхой шүү дээ. Харин эсрэгээр ягаад танд ямар хамаа те. Үгүй. Энд нөө таны ярьж байгаа үгүй. Надад ч хамаагүй л дээ. Энэ таныг маш тодорхой байхгүй. Наа чи юу вэ гэхээр ямар нэг нотлохоо байх хэрэгтэй. Нотлохоо би зөв наазахын чи өрийн шингээ ирсэн байхгүй юу? Намайг яг буудал хамт усны нотлох хэрэгтэй. Жишээ. Аа за. Намайг хүчинтсэн гэдгийг нотлох хэрэгтэй. Хэн нэгэн харсан байх хэрэгтэй. Ямар нэг уул мөр үлдсэн байх хэрэгтэй. Бүр муугар хэлээ. Хинч хараагүй, хинч нотлохгүй жолно. Ядаж тэр хүнд чи миний шингээ өрийн шингээ үлдэн гэдэгтэй. Гэхдээ энэ компани тухай яриаггүй зүгээр хүн тийм юу гаргасан юм шүү дээ. За одоо яг зөв. Мушхад бол ялгаа хуулийн байгуул надад чи шалгасан. Би хүчгүй болсон тогтоолыг үзүүлээ зөө. Аа за. Энэ мушхад энэ төр биш л те. Би ямар нэгэн таныг нэг тал руу явуулах гэдэг юм биш. Зүгээр энд нэг ийм зүйл байгаа учраас би гаргалагааг энд гаргах гэдэг. Би тайлбарлаж өгье. Тэгээд наад нөхөр чинь 300,000 төгрөг нэгсэн. Манай компани мөнгө босож өгдөг. Тэр хүн чинь өөрөө бизнес хийх гэж мөнгө өгсөн болохоос тэр хүний мөнгийг бид нар хүчээр авдаггүй байхгүй. Тэгэхээр наад хүн чинь мөнгө 300,000 босоож авах боломжгүй. Гэтэл хуулийн байгууллагаар явахаар юу болд юм бэ гэхээр доод нь 14 хоног сар шалгагддаг нэг цагдаа гүйцэтгэдэг ажил байдаг. Тэгээ наад хүний чинь энэ өөр яг наа чинь хэлж байгаа үстэй. Таныг фэйсбүүкээр бахан хүүхэн хүчинцэн мүчинцээгээд яваад ахаар энэ сараа таныг цагдаад өгөх гэж байна. Тэгэхээр мэг хэлж байгаа байхгүй. За нэг иймэрхүү яриа байна. Асар зохион байгуулалтын ус юм байт юм аа. Тэгээ намаагүй надад чи шалгах. Таны өөрөө сонсчихсон юм уу? Сонсолгүй тэгээ шалгагдсан гэж байна шүү дээ. Наа чи ингэж байна шүү дээ. Наа чи яасан бэ гэхээр отхон баяр жаданбаг гэж хүн намайг өнөр төвшөнд хүчинцэн хүүхний тоо болохаа байлаа гэдэг. Нэгэн ч цагдаад гомдол гаргаагүй. Нэг ч эмэгтэй хүн намайг хүчинцэж гомдол гаргаагүй. Отхон баяр жаданбаг гэдэг нөхөрт хэлээд юм шиг байгаа. Ой өнөр төвшин би өнөр төвшөнд хүчиндүүлсэн гэж. Тэгээ тэрний дагуу хуулийн байгууллага шалгуулад
өнөө зөө тогтоолгосон юм байна. Яг тэр үед наад яриа чинь гарсан. Яасан зохион байгуулалтаар над руу ярьсан байдаг. Бичлэг хийж авсан байдаг. Таны ажилтан биш үү юм? Биш. Зохион байгуулалтаар над руу яриа хийж бичиж авсан байдаг байхгүй. Тэгээд бодвол намайг унгаах гэж оролцсон юм шиг байна. Тэгээд надад хийсэн хэрэг байхгүй. Миний хувьд яасан юм бэ гэхээр өргөдлөө гэхэд 300 мянган төгрөгийн төлөө би 14 хоног сар одоо хуулийн байгууллагаар шалгагдах нь хэрэгтэй ч юм уугүй ч юм уу компанийн нэр нөгөөч явуулаа гэсэн юм уу? Зүгээр 300 мянган төгрөгийн нөгөөд явуулаа гэдэг. Бүгд бичгтэй одоо тэр хүмүүсийн мөнгө авснаа гэд өргөдөл байдаг ш. Би World компанид ажиллахгүй. Тэр өргөдөл шаардлагатайг бол бас энийг үзүүлж болно. Хэрвээ үнэхээр хүсэж бол би бүгдийг гаргаж ирж болно. Наад хүний чинь нэрийг одоо саран зөө гэдэг албасын нэртэй би World компанид ажиллахгүй би мөнгө буцааж авъя гэдээ өргөдлөө бичээд яг энэ он сар цаг хугацаатаа таарч байгаа мөнгө авсанд баримтны хүртэл байж байгаа. Тэгээд та бас нэг зүйлийг зүгээр ойлгох хэрэгтэй. Энд бол ямар нэг юм гаргалгаа гаргаж байгаа тийм. Одоо энд бол хүмүүс хамгийн гол нь за та дотроо ингээ өөрийгөө ингээ зүвгээ бодоо явж байгаа. Таныг маш олон хүмүүс буруугаар ойлгоо яваад байгаа. Тэгэхээр та энэ дээр нэг гоё гаргалгаа гаргаж өгөөсэй гэсэн үгнээс би энэ эдлийг танд сонсгож байгаа. За тэгээд танд ер нь танил тал цагдаа маяг дээр нь их байд юм уу? Ихсээд явах гэсэн хүн бүхэд одоо чи гараад яхад нэг надад байхгүй. Үгүй ариугүй. Нэр байхгүй. Надад байгаа баг. За. Би чинь 44 настай шүү дээ. Тэгэхээр өдийн насанд чинь ер нь надад дандаа хүн гоё найз л дээ шүү дээ. Нэг ч найз би гомдоож байгаагүй. Тэгэхээр надад тэр найз нар олоо. Тэгээд энэ бол санийх бол зохион байгуулалтаагаар тантай ярьсан юм байна тий? Тийм байна. Тийм. Тэгээд тэр өгөн тэр цагдаагаа цааш асуух гэсэн юм. Яах гэж байгаагаа ч хэлээгүй. Зүгээр ерөнхийдөө бол бүх өгнүүдийн гаргалгаа зүгээр намайг л нэг оруулж байгаа. Тэгээд энийг дагуу шалгуулсан юм а. Тэгээд шаардлагатайг бол надаас биш. Ер нь ямар нэг зүв бүрэг надаас бол би өргөл өмөрнө ойлгомжтой. Хуулийн байгууллагаас. Бүр хэрвээ хуулийн байгууллагын шалгааг байх юм бол та одоо албаасаар та сүсэлт гаргаад өө энэ нөхрийг дахиад шалгаад өгөөч гэж шалгуулж болно. Тэр асуудал биш шүү дээ. Гол нь яг хуулийн байгууллагын тэр явахаар маа нэвтрүүлгийн утга таарахгүй л дээ. Яг зүгээр таныг юу ярих бол дээ хүн болгон өөрийгөө өмөрн дээ. Гэхдээ яг зүгээр таны амнаас гарч байгаа үг ямар байх вэ гэдгийг л би сонирхож бас гаргалгааг нь гаргая гэж бодсон. Тэгнээс биш таныг унгаа эний тэргийг гэсэн юм бол байхгүй. За тэгээд сая бол хэлжсэн хүн болгон өөрийгөө өмөрн ямар ч нөхцөлд те та худлаа өөрийгөө өмөржсэн тохиолдол байдгүй. Худлаагаар. За би өөрөө оршигөр би тэнгэр шүтлэгтэй хүн. За. Тэгэхээр бидний тэр шүтлэхэнд худлаа юм хоригддаг. Буруу зүйлийг хоригддаг. За. Тэ. Худлаа нэг ч удаа ярьж байгаагүй юм уу те? Худлаа ярих бол байна шүү дээ. Нэг одоо 10 минутаар очлоо. За. Гэдэг ч юм уу. Зүгээр худлаа ярих юм байгаа. Түүнээс биш учиргүй одоо өөрийгөө зүв болгох гэж улаанцсан худлаа ярих надад тийм шаардлага өгт байдаг. Намайг бүр хэлээс цаг мөрч миний араас пост нэг юм байдаг гэсэн хувийн мөрдөгч нар гэж байдаг лөө. Нууцар камер бичлэг гэр орон мордоо ажил маж хамт үүсгэх хэрэгтэй байхгүй. Манай ажил дээр шиг үүсгэх хэрэгтэй. Ямар шилэн одоо ч гэсэн шилэн өрөөнд л сууж байгаа. Тэгээ та надад нэг зургийг өгчээрэй би бас энийг харуулчих тий. Тийм шилэн өрөөнд байгаа тий. Хажуудлын хүмүүсийн ханиаж байгаа уцанд нь мессеж ирж байгаа сонсогддог шүү дээ. Тийм газар тэгээд одоо хөөхнүүд хүчндүүлээд дахин ирээд хүчндүүлээд байгаа. Нэг удаа биш. Тэгээд дууж гардггүй дахин ирээд хүчндүүлээд байдаг юм байна л дээ тий. Тэгэхээр саяныгаа уншихгүй л нөгөө хөргөсгөө болсон гэдэг хэлээд өгчихгүй л чинь юу ч үзүүлсэн юм лээ тий. За тийм шижигтэн өнөр төвшин нь 2010 оны 3 дугаар сараас 14 оны 6 дугаар сарын 26-ны хооронд Чинхлээ дүүргийн 3 дугаар хорны нутаг дэвсгэрт байрлах World Алтан дэлхийн гайхамшиг компани баримт отгон сүрэн, одон чимэг, хонгор зул нарыг хүчинтсэн хэргийг хянахад хохирогч гэрч нарын мэдүүлгүүд шижигтэн өнөр төвшингийн Facebook үзлэг хийсэн тэмдэглэл хохирогч отгон сүрэн, одон чимэг нарын өнөр төвшөнтэй харьцаж байсан Facebook мессеж зэрэг нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шижигтэн өнөр төвшөнд дээрх гэмт хэргийг үйлдэлсэн болох нотлогдоогүй байх тул Монгол улсын эрүүгийн байцаан шийдэх хуулийн 209-р зүйлийг удирдлага болгон тогтоох нь гинэ. За ямсаа хэрэгсэхгүй болгосон юм байна те. Тэгээд энэ дунд нь насанд хүрээгүй хүүхэд байсан юм уу? Нэгдүгээр нэг нь уншиж тогтоох нэг нь уншиж хэрэгтэй те. За. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 126-ны хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан шижигтэн Чингис овогтой өнөр төвшөнд холбогдох эрүүгийн за ингээл бла дугаартай хэргийг Монгол улсын эрүүгийн байцаан шийдэх хуулийн 208 дугаар зүйлийн 208-ийн 1-ийн 2 дахь хэсэгт заасан үндслээр хэрэгсэхгүй болгох сугааг. За тэгээд энэ насан туршийн хүүхд хүртэл байсан юм уу? Гэхдээ комментиг одоо тэгээд би фейсний ямар хуу насны хүмүүс байсан бэ гэж бид амьдсан. Үгүй наад 3 хүн чи ийм учиртай. За нөгөө өнөр төвчөндөөс хүүхнүүд бүр тоогоо алдсан. За. Сошиалар болов. За. Тэгээд доор сэтгэл бичт юм байна. Над руу бас биччихсэн шүү дээ. Би бас тэгжсэн шүү дээ. Нэг баахан одоо хар мянган өөрийн ширээ сэтгэл байгаа те. Тэн дотроос
хамгийн их надтай харьцаж байсан 3 нөхөр надад гурвч байна. Хамгийн ихээ. Тэгээ надтай харьцаад одоо яах юм хязгаар компанидаар шоч уулзах юм яах вэ хүүгээд харьцаж байсан. Бүр өөртөөх нь надаас мөнгө гуйж байсан. За тэр нэг одон чимэг гэж охин байна. Биш одон чимэг. За одон чимэг. Одон чимэг нь те. Наад нөхөр чи яасан бэ гэсэн чинь найз залуутгаараа найз бандтайгаа. Наад чи 17 настай охин байна. Гэсэн. Би насыг мэдгүй. Надад тэр хүний нас бол сонирн биш. Сүүлд хуулийн байгууллага шалгуулахад өөрийгөө 17 настай гэж би шалгуулсан байсан. Найз бандтайгаа ирээд төрсөн өдрөө тэмдэглэх гэсэн юм мөнгө алгаа. Нөгөө өөрийн чиглэлээр шилүүрөө байна шүү дээ. Цаадлын үүд шилийн өрөөнд дээр найз зөндөө сууж байгаа. Миний өрөөнд дотор орж ирээд 50,000 төгрөг өгөөч. Пэс чатнд байж байгаа. Чатгаа дагуу ирээд манад. Тэгээд яг ямар үндслээр таныг яах гээд ингэж идэв? Гэхдээ би одоо чинь улаан цай хүн бүр байц өргөдөл өгөөд өөрсдөө чирэгдэл очруулаад байн цагдаа дээр очих тэднэрт яг ямар шаардлага байгаа? Эдгээр өргөдөл өгөөг байхгүй. Оо надтай харьцаж ирсэн бүх юмыг хуулийн байгууллага яа гэхээр миний бүх мессежийг шалгаж байгаа. За тэгэхээр хамгийн харьцсан 3-ыг дуудсан юм. Дуудаа. Бүгдийг дуудсан. Зүгээр тэн дотроосоо зүгээр нэг надаас мөнгө төгрөг авъя барыг туслаач барайч гэсэн 3 нөхрийг энд авсарсан байдаг. Түүнээс ш очиж шалгагдаагүй юм бараг байхгүй дээ. Тэгээд наад нөхөрч бүр найз бандтайгаа ирээ надаас 50,000 төгрөг гоохт нь би миний хэлсэн. Миний дөө ямар нэг юмд үнэгүй юм гэж байдаггүй маа чи ажил төрөл хийж яаш компанимаас сурталчил эсвэл боломж нь байдаг юм гэж хэлээд гаргаж ирсэн. Найз үнд нь үдний өрөө зууж ирсэн. Тэгэхээр найз үндийнхээ ажил хүчндүүлнэ гэж би бас санахгүй. Наад хүмүүс ямар нэг нотлог баримттай шүү дээ. Ингээд нотлоготой байх хэрэгтэй байхгүй. Ямар нэг нотлоготой байх хэрэгтэй тий. Тэгвэл тэр мессенжер бичиж байгаа хүмүүс яг нотлоод гаргаад ирэл дээ. Яг заа ингэсэн шүү. Тутан сарын өдөр тэгсэн тэгсэн. Үгүй хинч гоё бичиж чадсан шүү дээ. Хинч гоё бичиж чад. Одоо ингээд арай өөр зүйлийн талаар ярьсан чатууд энд байгаа л да. Яг ажлын талаар биш. Тэр чатууд нэг сувгар гэх юм гэлээ. Одоо энэ Facebook нь чат нь тэр юун дээр байгаа, пэйж дээр. Тэгээд ажил ярихгүй тийм мессеж байгаа. Тэр нь таны бичсэн мессеж юм уу? Нөгөө нэг хакертад байгаа хүний бичсэн мессеж юм. Би бол хүнтэй зөвхөн ажил ярина. Өшөөгөө дахиад хэлчихье. Би зөвхөн тэр хүмүүс ажил ярьж байгаа. Ягаад тэгэхээр эргээд миний бүх юм нээлттэй биш. Зураг маань нээлттэй байна. Утас шүрмэс бүгд нээлттэй байна. Та нар хэлдгээр нөгөө PC-ийн од чинь хүн бүх намайг таньж яхад би өөр тэнийг юм шиг би өөрөө ягаад би буруулт хийх ёстой гэж. Бүр хоол болно шүү дээ. Хуулийн байгууллага шалгуулах жинхэнэ миний баримт болно шүү дээ. Тэгэхээр намайг битсэн бичээгүй гэдгийг ялгах хэрэгтэй. Миний Facebook-ээс өөр аппликейшн ашигладаг уу? Үгүй. WeChat-аар урагшаа түншүүдтэйгээ жоох ярилцсан өөр юм байна. За тэгээд одоо нэг хүмүүс л ингэ бичиж байгаа шүү дээ тий. Ажлынхаа одоо юмнуудыг явуулж байгаа хамтран ажиллаараа миний дугаар 9911 гэдэг ингээд дугаараа үлдээдэг тий. Тэнгүүд та өөрөө эмэгтэй охинтой юу? Бага 2 охинтой. Тий 2 охинтой. Магадгүй таны охин л Facebook-ээр тий жоохон нас тогтсон ингээд ажлын санал байна. Ингээд дугаараа үлдээгээрээ эсвэл миний дугаар руу залгаарай гэд ийм мессеж байхыг харуул танд ямар санагдах вэ? Яг ч. Гэхдээ та нарын маань алдаа тэр байхгүй юу? Би сэтгэлгээний хувьд зөв нэг жоохон тийм юу байхгүй юу? Одоо жоохон за миний юу эмийг яаж мэдэх вэ? Одоо айгүй олон тиймэрхүү гэмт хэрэгүүд байгаа гэл те. Зүгээр тэний хүмүүс л алдаа хийдэж штэ. Ухаантай хүмүүс эзэж алдаадаг. Би сэтгэлгээний хувьсгалгаа лекц уншдаг. Өнөөдөр яг хүмүүсийн сэтгэлгээ ингээд хоцрогдсон байгаа. Тэгээ сэтгэлгээний хувьсгалгаа лекц UB паст уншижсэн. Тэгээ одоо гарч байгаа захим хэрэгүүд зүгээр л сэтгэлгээний дороотл юм уу? Мэдээч. Одоо энэ хүмүүс ингээд захим гэмт хэрэгт айгүй хөртөж шүү дээ. Одоо ингээд бүр захим гэмт хэргийн тасаг байна. Тэгэхэд маш олон гэмт хэрэгүүд гарч байна. Энэ болгоноос бас сэрэмжилж тодорхой хэмжээнд за миний охин жоохон бодлоготой хинтээ бичих үү те. Одоо магадгүй эцэг их нь хараа хяналт багтаагаас болоод үр хөвгүүд нь жоохон тиймэрхүү хэрэгтэй хөртөж чинь гэнэ л дээ. Тий. Тэгээд тиймэрхүү хэрэгүүд их гараад байгаа учраас бас эцэг ихийн хараа хяналт маш чухал гэж би өчигдөрхөн бас нэг цагдаатай нэвтрүүлэг хийгээсэн. Би яг аднаас тайлбарлах гэдэг байна. Би сэтгэлгээний хувьсгалыг лекц уншдаг байхгүй юу? Тэрэн дээр яг нэг наад сэдвч нэг удаа ярьж байсан. Юу гэхээр годомж нь өөрөө эмхтэй заяа. Одоо өөрийн чинь хэлдгээр одоо хэд нэг одоо мис гоё охин ч юм уу одоо их сайхан амт байхгүй юу? Тий. Тэгтэл одоо чиний хэлдгээр одоо нэг настаа одоо над өнөр төвшин гэдэг гаж донд нөхөр годомжинд чамтаад харалдаад эмхт. Чи ямар гоё бүсгүй вэ? Утасныхаа дугаар өгөөч гэж. Та өхөө. Би жоон царим ботаа жоохон настай хүн шүү дээ. Чиний та нарынхаа оруулал. Годомжинд тэгж асууж байгаа юм уу? Годомжинд одоо огт танихгүй нэг жоохон насархаа уцтай явж байгаа би ямар гоё бүсгүй вэ? Яста чамтаа танилцсан юм уулзаа юмти хэвти. Чи надад дугаар өгөөч гэвэл та өхөө. За өгөхгүй гэж бодъё. Өгөхгүй. Яагаад өгөхгүй гэж. За өглөө гэж бодоход яах юм? Өглөө гэж бодоход яах юм? Ингээд та нарын минь алдаад тэр байхгүй юу? Утсаар хүмүүс хоорондоо зөвхөн холбогддог.
Зарим утсаа чи авдаг. Одоо миний утас дугаар чи би авахгүй шүү дээ. Яг тэнтэй адилхан хэн нэгэн хүнтэй харьцлаа өөрт чинь таалагдсан. Ярмааргүй санагдлаа. Та утсаа авдаггүй шүү дээ. Ийм их юмны төлөө заавал утсаа өгөөд тэрний төлөө заавал гэмт хэргийн золиос болох яагаад тийм ухамсаргүй байдгийг тэр хүмүүс. А дээрээс нь ороо судлал да. Огт өөрийнхөө тухай мэдээлэл байхгүй нөхөр нэг утсаа өгөөч гэд бичсэн бол нэг өөр. Ороод энийг судлаад тэр надтай ярьсан ярилцлага нэг хэдэн зураг л байгаа л да тий. Тэгээд компани чинь бичлэг байгаа. Нэвтрүүлгүүд чинь сайт руу ороод үзэж болно. Холбогдоод уулзаад яг тэр одоо бол хинч очоод гудамжинд очоод ингээд таны ярьж байгаагаар аль дугаар өгөөж танилцсан энэ гэхгүй л тий. Одоо бол за яг зүгээр Facebook дээр яг миний нэг сэрэмжлүүлэх гээд байгаа зүйл нь та болохоор ингээд бас нэг дэндүү нэгдлийг надад бариад байгаа юм санагдаад байхгүй. Танаас өөр хүн магадгүй өөр бодолтойгоор иймэрхүү мессежийг бичвэл яах вэ? Бас эндээ сэрэмжлэх хэрэгтэй гэж би. Зөв маш зөв. Тэгэхээр та болохоор зөвхөн нэгдлийг би бол тэ охиндоо уурлахгүй ингэ чинь гэж яриад. Тэгэхээр яг хүүхдээ яаж бид нар хүмүүжүүлэх хэрэгтэй юм бэ? Ороо судлах хэрэгтэй байхгүй. Үнэхээр огт ямар ч тэр хүний тухай мэдээлэл байхгүй нөхцөлд холбогдохгүй болохгүй асуудал тийм. А өөрөө судлаа. Тодорхой хэмжээний мэдээлэл байвал тэр байгууллага дээр ирээч, компани дээр ирээч гэж би урилга өгөж байгаа болохоос утсаар ярьлаа. Тэр утасны цаанаас ярилаагаад утасны цаанаас хүн ядагчгүй байхгүй. Компани дээр ярьлаа, байгууллага танилцж шүү дээ. Одоо өөрөө танаа TV5 дээр ирж шүү дээ. TV5 дээр ярьлаа гэд намайг яасан юм. Хүмүүс Mobicom дээр очиод утас авдаг шүү дээ. Яасан юм. Яадгийг. Тэр тухайн хүний өөрийнх нь л одоо боловсролын асуудал, ухамсарын асуудал байгаа байхгүй юу? Утсаа өглөөгөө арай нэг өөр маркетингийг хэрэгжүүлж болдог хүмүүс. Аавал ингээ фэйсбүүкээр хүмүүслөө бичиж яхаар зүгээр одоо нэг бол бүр нэвтрүүлэг хийгээд ч юм уу цацаад тэгээд хүмүүс нь өөрсдөө ирээд уулзах гэлдэг. Нэвтрүүлгээ цацуулаад тэгэхээр мөнгө төлж. Танах мөнгө надад илүү зүгээр та нэг юм маркетингийг арай өөр талаас нь хийвэл одоо таныг бол ингээ хүмүүс буруу ойлголттой байгаа учраас энэ маркетинг чи улам таныг лавшруулад надлуу банд нэг юм явуулж ирсэн, надлуу юм явуулж ирсэн гэдэг таныг улам л нээтэнд оруулаад байна шүү. Та яагаад энийг ойлгоход ингээ болчих болохгүй. Нээдэг биш шүү. Харин би баярлаад байна гэдэг шүү дээ. Хамаахгүй та нар намайг юу гэж хүмүүс үгнэх нь тэр хүмүүс аас. Би харин баярлаж байгаа байхгүй. Гэтэ таны үр хөвгдөд онцгүй шүү. Яалаа гэд. Гэхдээ одоо ингэж яригдчихэж байгаа нь магадгүй өө танаа аав чинь тим юм уу гэж асуухад тэр нэг жоохон тийм эвгүй сэтгэл төрөхгүй юу хүнд. Яагаад? Гэхдээ та нарын дандаа тийм нэг зөвхөн өөрийгөө бодсон нэг нэр цэвэр байх гэж оролцсон хурамч дүр яваад байгаа байхгүй. Миний хүүхэд намайг аавгаа мэднэ. Ямар вэ гэдгийг. Би архиудгүй. Тамхитадгүй. Би өглөө их нэрт хамт гэрээс гардаг, орой их нэрт хамт гэртээ ордог. Би амралтад би бааранд ордоггүй. Би буудалд ордоггүй. Гэрээсээ гадар хомдоггүй. Би өөр яах юм? Ийм хүнийг юу гэж хэлэх гэж байгаа. За нэгдүгээр, хоёрдугаар UB Palace одоо тэр маркетингээр өөрөөр хийгээч гэж дээ. UB Palace би сургалт тавьсан. Тусаа тогтлын ордонд би компани танилцуулах сургалт хийдэг. За. Нэгдсэн сургалт 100 200 хүнээр нь сургалт хийдэг. Компани танилцуулдаг. Манай компанийн давуу тал одоо та нарын хэлдгээр сүлжээ бизнес. Та нарын хэлдгээр байхгүй одоо хүмүүсийн улаан шууд худалдаа байхгүй юу? Шууд худалдаа яа гэм бэхээр телевизэд өгдөг реклама болооч. Бидний ойлгож байгаа. Тэгэхээр энийг тайлбарлах шаардлага. Тэгэхээр бид нар танаа телевизэд мөнгө өгөөд надад тэр реклам хийснийг бодвол зүгээр тараад тэн дотроос одоо би надад энэ намайг одоо хэр их ажилтан илүү их танд ирж одоо байна. Таны хүсэлтийг хэр их олон авдээ. Надад энэ зар сурчлагаагаар саяны миний тухай явсан тэр фэйсбүүкийн нэг ярианаас би бол маш гол зурагч байгаа байхгүй. Тэнтраас ихэнх нь ороод үзэж байгаа. Энэ ямар дурак юм те? Энэ үний юм хутлаа мó? Яг л ухаантай хүмүүс маш олон байхгүй юу? Хэдхэн тооны тэнгүүд байгаа. Тэгээд магадгүй тэр хүмүүс нь цэвэрлэгдээд би одоо миний мессенжер фэйсбүүк маань 4970 орчим байдаг л үү? Принттэй байсан. Одоо 4600 болцсон байна. Би баярлж байгаа байхгүй бас 300-аад магадгүй буруу ойлгож байгаа. Танд бол нэр төр гэдэг бол нэг тийм чухал зүйл биш гэж ойлгох уу? Нэр төр гэж зүгээр тэр чинь нэр төр алдсан юм алга байж. Харин үнний хүмүүс олж мэдчихэж шүү дээ. Хин бэ гэдэг ялгана. Тийм үү. Яг ганц хоёр гэдэг яг ойлоо зөө нэг жишээ авч яриа л да тий. За энд 100 хүн байлаа. Энд нэг 2 3 хүн таныг мэднэ ойлгож байгаа. Энд 100 хүн таныг буруу ойлгоод явж байхад энэ зүгээр үү те? 100 хүн буруу ойлгоо. 100 хүний цааталд Монголын бусад хүмүүс нь за хэлэхгүй ч гэсэн бүгд тэд нар тэгэл яриа явж байгаа шүү дээ. Таныг тэгэл яриа явж байгаа. Ер нь гайгүй те. Би маш олон таны нэр төрмөр бол Octopad байхгүй. Шаардлагагүй хамаагүй. Би маш олон найз нартай би төрд ажиллаж исэн сэтгүүлч хүн. Манай сэтгүүлч найз нар маш олон шүү. Тэд нар хинч өнөрөө ингээд байна. Бүгд ярьж штэ. Шаардлагатайг бол би өөрсдөө чи таньдаг сэтгүүлчтэй ярьж болно. Ярьж яах юм. Тэгэхээр тэр хүмүүс юу гэж ойлгодог юм байх нь.
Та нар асуух хэрэгтэй байхгүй. Жишээ нь бүр муугарахдад одоо танаа саран гэрлэгч намайг мэднэ. За. Чухам химбэ даги мэднэ намайг. Хизээч даги намайг өнөрөө тэгчих гэж хизээч хэлэхгүй. Тэр хүмүүс бол энд огт хамаагүй л дээ. Зүгээр олон нийт биш дээ. Одоо яг миний асуугаад байгаа зүйл энэ баггүй да. Өнөр төвшин хаа. За одоо ингээд олон нийт буруу ойлгоод байгаа нь бол танд зүгээр юм байна. Биний залруулаач гэсэн үгдээ сайн өнөр өөрсөн баггүй да. Олон нийт биш яахгүй. Тэнд дотроос нэг хэдхэн тооных нь тэгж ойлгож байгаа байхгүй. Түүнээс бүх хүмүүс тэгж ойлгохгүй. Тийм үү. Яг таны бүгд сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ яг мэддэг хэдэн жоохон тийм талаар мэдээд байгаа. За бойлоо. За тэгээ хоёул ингээ дахиад нэг ганц хоёр нэмнүүдийг хараад би нэг ганц хоёр тайлбарыг авчи. Тэгээд хоёул ерөнхийдөө ярилцлага таны нэг ганц хоёр мэдээллийг аваа тэгээд дуусгая те. Энэ Отгонбаяр Жаданбаа гэдэг хүн энэ хүнтэй та таних уу? Таних. Холбогдчихсэн үү? Холбогдчихсэн. За холбогдсон чи юу гэсэн? Шар мэдээс бичдэг сэтгүүлч гэдэг гэжсэн надад нөхөрч чинь. За. Тэгээд ганцхан миний тухай биш. Ерөнхийдөө энэ хүмүүсийг харж байгаа нэг шантажлж мессеж бичдэг нөхөр байна лээ. За. Тэгээд бага мэдээлэл худлаа цуглуулдаг. Одоо жишээ нь наад хүмчин бол намайг миний өвчнөцөө хүүхнүүд өөр тоогоо алдсан гэж бичдэг. Тэгэнгүүтээ наад нөхөр чинь нотлох хэрэгтэй байхгүй. Нотлох хэрэгтэй. За. Тэгээд миний зургууд бүгдийг нь үзсэн бол топ модель од гэрэл Пүрэв Сүрэн Мис Сод Туя Сарна Долгион гэх мэтийн хүмүүс бүгд миний шавнар гэж та өөрөө бичсэн юм уу? Би бичээгүй. Зүгээр зургийг нь авчихсан удаа би зүгээр наадах чи би бичиж байгаа. Тийм үү. За намайг Өнөр Төвшин гэдэг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч. Мөн. Тий. Энэ бол тэгээд таныг бас тэгэхээр миний ийм байхгүй юу? Хакерцож таныг нэлээд сайн судлаад байна тий. Миний тухай бүх мэдээллийг мэдж байгаа бичиж байгаа шүү дээ. Ойлгомжтой. Төрийн гэрэл зурагч 15 жил хийсэн. Хоёр ерөнхийлөгч хувийн гэрэл зурагч юм байсан гэж. За энийг бол та бичээгүй. Бичээгүй. За тэгээд та энэ Чингис Өнөр Төвшин одоо энэ Жаданбаа Отгонбаяр гэдэг хүнийг тий бүх сухад байвал алан шүү гэж дарамтлсан юм уу? Тэг хүнс байхгүй шүү дээ. Наадах чи өөрөө над руу 9907 дугаараас нэг удаа ярьсан. Миний Монголын охтуудыг чи бузарлаад дуусглаач чамайг ална гэсэн. Тэгэхээр би чи нотлоороо гэж хэлсэн. Цагдаад орчод намайг шалгуулах нотлох чадаагүй байдгийг нотлох хэрэгтэй байхгүй. Тэгээд наадах чинь уршигөрөө тэр намайг хүний наймаач болгосон, гаж донтон болгосон, хар тамхич болгосон. Би хар тамхи итгэхэд энгийн тамхи татдаг юм шүү дээ. Хүний наймаа хийсэн бол хараа хүний наймаа гэдэг чинь хамгийн онц хүнд гэмт хэрэг. Хар тамхич онц хүнд гэмт хэрэг. Намайг эрхээч чин гэдгийг эрхээдлэгч онц хүнд гэмт хэрэг. Хүчинтсэн гэдгийг онц хүнд гэмт хэрэг байхгүй. Нотлох хэрэгтэй. Аль нэг нотлогцсон бол би өнөөдөр ингэ сууж явах байхгүй. Хуулийн байгууллага дэндүүд орд үзэж ер нь босод ухаантай хүмүүсийг дэндүүд орд урдсан тийм хүн байлаа. Тэгээд наадах чи надад намайг мэдээлэл устгуулъя гэвэл 10 сая төгрөг өгсөн. Надад би ч байгаа юу? Тэр нь баримт байгаа юу? Байх уцаар ярьж байгаа 9907 дугаараас. Таас нотлох баримт аваад үлдсэн бол энэ хүнийг эргээд тийм учраас би одоо чадахгүй байгаа юм л да. Нэг л удаа яриад дахиж ярихгүй салгаа хийчих нэг ч би. Юу н байгаа? Надтай чатлсан бүх чатууд нь байгаа шүү. Би цагтад өгсөн байж байгаа. Тэн дээр одоо ингээд чи тэгүүлдэг виртуал дансанд мөнгөө байршуул байгаа. Тэр өгсөн байж байна. За тэгээ энэ тал дээр нэлээд их мэдээллийг авчлаа. Тэр нь бол та хакер дуулсан таны бичиж байгаа бүх мессежийг бол ихэнх нь өөр хүмүүс хакердаж бичдэг. Одоо болтол таныг хакердсан байгаа юу? Одоо би IT компанид захиалга өгөөд ердөөс ямар тохиолдолд миний фейс рүү орохгүй болох. Мэдгүй дахиад хакердах юм үгүй юм. Энэ орохгүй болохоор та их алдартай болол таныг хакердад байна да. Гэхдээ над ингэж ойлгоод байна л да. Манай компани нэлээд боломжийн явчих. Монголд 5G интернет хүн бүхэнд хэрэгтэй байхгүй. Энэ хизээ 5G интернет хийж эхэлж байгаа. World гэх компани оруулж ирж байгаа. Оруулж ирээд 2 жил болж байна. 2 жил болж байгаа тийм. Тэгээд 5G интернет орж ирээд ийм өнгөө ярддаг дэлхийн зуус руу өнгөө ярддаг гар утас ороод ирчихээр би их баян юм шиг байгаа. Нүдний шилэн компьютер монитор их мондөг юм оруулж ирээд өнөрөө гэд хүмүүний бол эрдээс баян гэж ойлгод юм уу тийм. Бизнес хийх гэдэг энэ мөнгөтэй байх. Дээрээс нь энэ бол нэр хүнд бизнесээ хийхин тулд нэр хүндээ бодно. Тэгэхээр нь шантаж мөнгө авъя гэж бодд юм аа. Надад бол юу ч гэж бичвэл бичгээ хамаагүй нотлох хэрэгтэй ч тийм. Танд бол амын таглах нэг л юм байна. Нотлох баримтаа болоод ирэх гэдэг тийм. Таглах биш байхгүй. Ер нь хуулийн байгууллага хэн ч гэсэн тэгж л ярьдаг шүү дээ. Тэгээ ер нь нотлох баримт хэрэгтэй л дээ. Яг өнөөдөр бол таныг бас яг энэ тал дээр ямар мэдээллийг хийх бол та өмнө нэвтрүүлгийн талаар ярьж ирсэн үү? Үгүй. Ярьж байгаагүй те. Тийм учраас бас таны амнаас яг энэ яг юу болоод байгаа гэдгийг бас хүмүүст мэдээллийг өгье гэсэн зорилгоор таныг төлөвлөсөн. За тэгээд энд таныг баян гэснээс нэрээ Увс аймгийн 90 жилийн баруун бүсийн Увс их хурд 2015 уралдааны бүхэн их баяр наадам. За наад үйл ажиллагааг ивэнт гэсэн хандивлагч нар гинэ. За тэгсэн та энд нөгөө 300 сая төгрөгийн зургийн гоё фотог
өгсөн юм байна шүү дээ. Бэлэг болгож 300 сая төгрөг гэж. Одоо ингээд бодоход бараг энд 2 тэрбумын юм байна. Баян наадмыг ингэж их мөнгөөр хийх шаардлага байдаг ч юм уу. Эмнэлэг тийм жоохон онцгой байх чинь. За тэгсэн та 300 мянган төгрөгийн 300 сая төгрөгийн одоо фото зургийг өөрөөсөө хэвлүүлсэн юм уу те? Тэгэхэд хэдэн төгрөг болох байхаа? Баян нурсаар хэвлүүлсэн зардал надад ч юм байхгүй. Нэг ном 30 мянган төгрөгтэй 620 хуудас А3 хэмжээтэй 10 мянгаыг хэвлүүлсэн билүү? Тий. Тэгээд тэрүүгээл зүгээр Увс аймгийн 90 жилийн байдал хандвилсан л юм байхгүй. Өөрөх уран бүтээлийг мэдээж өөрийнхөө нутагт тийм ээ? Нутагт нэг хоёр тэгэхээр миний уран бүтээл хүн бүхэнд хүрээд явж гинэ гэдэг бол тэгэхээр бас танд баян баян л юм байна шүү дээ. Ер нь л тий 300 сая төгрөгөөр юм хэвлүүлнэ гэдэг чинь бидний хувьд шүү дээ. Гэхдээ энэ бол нэг юу бол биш бах. Одоо чинь би аав ээжихээс нутагт Nissan Patrol машин бэлгэлсэн. Аавынхаа төрсөн нутаг Ховд аймгийн Чанбан сумын соёлын төвд бас нэг машин бэлгэлсэн. Яг би зүгээр өөртөө байвал би бослоод өгч чаддаг. Та эмнэлэгт ч юм уу өөр хүмүүс тусалж ирсэн үү? Тусалж ирсэн. Одоо Алтчин гээд бөмбөр зах ба штэ. Тэрний гадаа хүүхдийн хөвчлөхөө гуйж байгаа хүнд хүртэл би 600 төгрөг өгч ирсэн. Тэр баримтаа миний юун дотор байж байгаа. Би шинэ өөрийнхөө 3 байрыг зараад Монголын бүх суманд 15378 хүүхдэд бие биелгээ заасан байдаг байхгүй. Өнөөдөр өөрийнхөө хүмүүс байрны талаа өгөж алддаг, мөнгөний төлөө өгөж алддаг. Би өөрийнхөө орон байрыг зараад хүүхдүүдэд ингээд биелгээ ардын урдг заагаад өгсөн. Тэгээд энд генс намд бүртгэх. Тэгээд генесээ дэд амжилт тогтооцсон. Бүгд мэдэндээ талбай дээр байраа буцааж авсан уу? Гэхдээ тэгэл мэдээж бизнес хийж байгаа юм чинь тэгээд авчил таарна шүү дээ. Генсийн намд бүртгэхээр хэдэн онд юм бэ? 13 он биш тий? Бас их гоё юм аа. Тэгээд генс намд бүртгэхээр ер нь одоо жилд нэг хэдэн мөнгө өгдөгөөс одоо болцсон юм байна. Байхгүй. Байхгүй тий? Одоо энэ яг хүмүүс анзаарч бол энийг сертификат авсан 5204 хүүхэд байгаа шүү. Бүгд өнөөдөр намайг харж байгаа багш чинь байна. Энэ сургалтанд хамрагдсан 2 ямтай хамтарсан сургалтанд хамрагдсан бүх хүмүүс өнөөдөр бүх суманд ардын урлаг хөгжсөн байна. Би бол өөргөө хийснийг ажил хийж. Түүнээс нэг мундаг уул нэг хүмүүс од гэдэг од модг болгомоор бол энүүгээр л болгомоор энэ тэгэхээр зүгээр нэг юм нэгнийх ховж шивэр од гэж ярихаар би гайхаад байгаа юм л да. Надад од болох шаардлага алга. Украинд нэг залуу бай. Украин залуу манай компани бизнесийг хийдэг. 2 хөлгүй залуу. World хийдэг. 2 хөлгүй залуу байхгүй юу? World ч юу хийдэг компани гэнэ? Одоохон. Тэгэхээр тэр 2 хөлгүй залуу өнөөдөр зөвхөн сошиал системээр ажиллаа хийгээд хүнд бараа бүтээгдэхүүн сурчилдаад сард 8000-аас 100000 долларын цалин авч чадж байгаа байхгүй. Тэгвэл энэ хүн бүхэн хийж болно. Танаач хин ч ялгаах хийж болох байхгүй. Зүгээр хүн сурталчилгаагаа хөргөлөө хизээч тэр энэ чинь нөгөө интернетээр худалдаа хийдэг шүү дээ. Америкаас бид нар баядууд хятадын баядууд.com, Америк Amazon.com-аас бид нар юм захиалаад авдагтай яг адилхан л байхгүй юу? Гол нь шинэ компаниг мэдэхгүй байгаа учраас. Манайх болохоор 2 сим ордог дэлхийн анхны 5G танд би ойлгоцсон. Гар утас. Нүдний шилэн компьютер 5G интернет, эрүүл мэндийн богж одоо энэ настангууд өнөөдөр эмнэлэг дош шинжилгээ хийдэг бол энийг зүгөөд явахад утсан дээр нь бүх төрлийн шинжилгээ хийгдэж шин. Зүрхний бичлэг мэтлэгээд иймэрхүү юмыг бид нар хүмүүс сурталчилдаг ажил хийж байгаа. Тэгээд тэндээс яаж хүлээж авах нь хувь хүний асуудал, тухайн хүний асуудал болохоос ш 15000 хүн байгаа тий. 14960 ч юм уу маань 58 хүн байдаг лөө. За тэгээд тэр хүмүүсээс бүгдээ үзэж байгаа бах тий. Тэгээд таныг бас нэг ч юм өөрж энэ ийм хүн биш шүү гэдэг тийм сэтгэл өвчгүй байгаад бас би жоохон харамсаж чинь. За тэгээд та энэ 300 сая төгрөгийг бас ингээд хандилсан. Та магадгүй ингээд эмнэлэгээс ирээд гуйгаад таахаа ингээд бидэнд ингээд энэ нөгөө нэг зургийн цомгоо ч юм уу ингээд хэвлүүлээд ч юм уу бидэнд ингээд туслах боломж байна уу гэвэл та туслах уу? Тусалдаг. Баян тусалдаг. Ер нь зүгээр хүн өөрөө яг бодит юм өнөө хилдээд ирээд тусалцаа гоохоор өгдөг. Түүнээс ч төрсөдөр тэмдэглэх гэсэн юм агаад 50,000 төгрөг гуйл би өгөхгүй. Танд одоо юу гэдгийг тантай харьцаанд орё гээд 5,000 төгрөг гуйх юм бол би өгөхгүй. Би тийм хүн биш байхгүй юу? Би миний хүүхэд өвдсөн байна. Одоо шинэ дорн говд нэг ихч байна л да. Хараа би сохор уулчлаа туслаачаа гээд одоо өгцөн шилжиж баримтууд хангалттай би. Энэ бүгдийг тодорхойлыг бол сая би хуулийн байгууллагыг шалгуулж яхад миний бүх дансны хулгыг гаргаад ирдэг юм байна. Тэн дээр хин лүү хэдэн төгрөг шилж байсан гээд гараад ирдэг юм байна. Бүгд гаргаад ирдэг. Тий, бүгд тодорхой. Тэгээд цагдаагаас хэрэгсэхгүй болгосон тийм ээ. За энэ хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь энд байна. За тэгээд та бас энэнийг бүгдийг авчирсанд баярлаа. Тэ бас энэ чинь их гоё сэтгэл юм. Тэгээд энд бол ингээд надтай ярьсан бичлэгийг гэрчийн мэдээлэлээр тараасан 16 оны 9 сард. Тэгээд бүгдийг нь та уулзаж зохицуулдгүү те. Яг энэ дор дор нь одоо янз бүрийн бичлэг гарч ирэхэд одоо энэ устгасан гэсэн байна л да. Тэгээд дор дорноос арга хэмжээг нь авч чинь амжиж чинь үү? Үгүй би шаардлага угаас одоо хүртэл мэдээлэл нь байж байгаа шүү дээ.
Оо зөө. Өөртөө зүгээр судаад үздэг юм шиг байна лээ. Тэгээд судалж үзээд хэвлэлийн жугаас тэр шийтгүүлээ сурцсан юм шүү. 111-ийн 2 гэдэг зүйл эрүүгийн хуулийн 111-ийн 2 гэдэг зүйл заалт өгд юм байна шүү дээ. Хэвлэлийн дэлийн хэрэгслэр хэрэг нэг гүтгэх юм бол хөдөлмөрийн өсний доод хэмжээг 51 дахин нугалт төлөх 2-5 жил яалах гэдэг. Тэгээд тэрүүгээ мэддэг болоод гэдэг юм уу. Зөвхөн эхлээд нэг сайтаа сенсац болгох гээд гаргацгаал. Тэгээд нэг жоохон хүмүүс мэдээд ингэнгүүт нь устгайчдаг юм шиг л байлаа шүү дээ. Тэгээд надад бол буруу хийсэн байх юм чи байж л гэлдэг. Тэг яагаад гэх юм бол. За ойлголоо. Ерөнхийдөө бол ярилцсан юм өндөрлж байна. Тэгээ манай бас нэвтрүүлэлтэй хамтран ажилладаг газар байна. Мөн дээрээс нь одоо бол Facebook, сошиал ертөнцид бол та ингээд зөвхөн явуулж байгаа мессеж. Би бас надаас 3-4 бүсгүүчүүд хийжсэн, биччихсэн надлуу гэдэг те. Тэгээ тэр нь бол яг өөр зүйл бит. Та ер нь ингээд ажилч тентэртэйгээ хайраа маараа хонгороо гэж ярьсан тийм одоо байд юм байхгүй. Нэг тийм бас мэдээлэл байлаа те. Тэгээд яг зүгээр тэгж мэгж ярьсан гэд мэдээлүүд хов живүүд маш их байдаг. Тэгээд хүмүүс бас буруу ойлголттой бол тэрийг нь залруулах хэрэгтэй болов уу гэж бодсон. Тэгээд манай нэвтрүүлэг хамгийн сүүлийн асуулт байдаг байхгүй. Амьдралдаа хийсэн таны хамгийн зөвүүн алхам юу байсан бэ гэж. Ер нь зөвүүн гэдэг үгийг та хэр хэрэгэлдэг хүн бэ? Муу үгэнд жоохон хэлхийг хориглодог. Бид яг бол тэнгэр зарлаг. Урд нь хэлжээсүү. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу юм бэ гэхээр 7 хоног би эхний хүүхдээ 3 сартад натгаагаар алдсан. Дараагийн 11 хоногийн дараа анхныхаа ханыг автоавраар алдчихлаа. Тэгээд анхны хайртай хоёр юмгаа алдсан хүн ухаан алддаг юм байлээ. Би 7 хоног зүгээр орчлогоо тасартлаа. Одоо бол би нэг архивуудаггүй хандлаа уусан юм шиг. Хамгийн зэв алхам тэр л байсан юм болоо. Тэрнээс хойш одоо ер нь хүнд ч хэрэгцээгүй үедээ байна гэдэг архивуудаггүй. Ер нь хүмүүсийг архивуул ямар ч хэрэгцээгүй юм да гэдэг хэлмээр байна. Тэгээд хамгийн үнэтэй юм бол хүний сэтгэл байдаг юм аа. Би бол миний дүүд гар байдаг, надад гар байдаг, хүн бүхэнд гар байгаа. Хүн бүхэнд бие байгаа. Би үнэтэй биш байхгүй. Хамгийн үнэтэй бол хүний сэтгэл байдаг. За тэгээд та юу яагаад бас залуучуудыг урайлаач. Одоо энэ гэмт хэрэгүүд маш их гарч байна. Энэ тал дээр яаж өөрчлөн сэргийлэх хийвэл таны зүгээс зүгээр юм шиг санагдаж байна. Одоо захин гэмт хэрэг гээл их олон гэмт хэрэгүүд байна. Энэ тал дээр та нэг яавал энэ гэмт хэрэгт өртөхгүй байх бол та ухаантай шүү дээ. Та ухаантай чинь эхлээд заавал тэр хүмүүсээ судлаарай гэж. Ямар нэг үг сурвал их мэдээлэл маш сайн аваарай гэж. Одоо жишээ нь өнөр төвшин маш сайн судалсан байна. Миний эсэргүүцсэн хууц хүртэл байгаа учраас надад жоохон болгоомжтой байна үз. Ер нь гэх мэтэр бүх мэдээллийг авсныхаа дараа тухайн хүнтэйгээ харьцаарай гэж хэлмээр байна. Таны хакердуулсан тэр баримт байд юм аха? Бага. Би цагдаад бүгдийг өгсөн байж байгаа. Тийм үү. Надад хакердуулсан баримтаас жоох хөгжлөх үү? Би бас үзэгчдэрт баримт болгоод харуулчих тий. Тэгээ болно болох уу. За надад та өгчөөр би бас энэ нэвтрүүлгийн голоор бас хакердуулсан баримтыг яг одоо ингээд бас манай найруулагч үзүүлнэ гэсэн ойлгож байна. За тэгээд манай нэвтрүүлэгт ингээ хамтран ажиллаж байгаа компани байгаа. Remax Survey Mongolia гэж тий. Гар утас гэдэг одоо 5G интер гэж утас байгаа шүү дээ. Тэгээ утасны нэг зөөврийн одоо жижиг хэрэгслүүд байдаг шүү дээ. За тийм хэрэгслүүдийн. Тэгээд энэ нэг power bank утасны цэнэглэгчтэй. Тэгээд энийг бэлгэлж байна. Бас бүх утсан таардیں۔ Тэгээд энэ чихвч ер нь та хэр залуудаг сэтгэлгээтэй хүн бэ? 90 залуу шүү дээ. Би чи 25 таа гэж бодов. Жохон залуу байх дуртай тий. За 5 хүүхэдтэй гэж бас харагдахааргүй юм байна тий. За тэгээд Remax Survey Mongolia-гийн аяг байна. Сөвнөр болгоод бас гэртээ. Миний баг нь үлэмж байсан төгс баясгалан гэж төгсгөлийн хүүхэд байдаг. Том нь баяр баясгалан, дараагийнх нь цог баясгалан, дараагийн хүүхдийн тод баясгалан, том охины маань үлэмж баясгалан. Төгс баясгалантай энэ аягийг өгье да. За амьд бурхан. Дахиад та хүүхдээ бол гэж бодож байна нэр. Одоо тэрийг бурхан тэнгэрэл мэдхүүлгүй дээ. За тэгээ ирж нээлттэй ярилцсанд баярлалаа. Тэгээд саний ярьсан энэ баримтуудыг бас би яг файлаар нь бас нэвтрүүлгийн голоор гаргаж үзүүлнэ. Тийм учраас сайн зөвлөгөө. Тэгээд мөн дээрээс нь одоо тэр саний тэр хакердуулсан энэ тэр гэдэг бол манай үзэгчид бас зарим зүйл дээр буруу ойлгож явсан байж магадгүй. Тийм учраас гаргалгааг нь бас гаргах гэж өнөөдөр нэвтрүүлэгтээ урилаа. Тэгээд бас ирсэнд баярлалаа. За баярлалаа. За тэгээд нэвтрүүлэг маань та бүхэн YouTube-ээр үзэх боломжтой YouTube channel-аар мөн TV Top Mongolia гэсэн пэйжээр бас удахгүй бид нэвтрүүлгээ гаргаж эхлэн мөсөл TV Top-ыг M-ээр ороод үзээрэй. Тэгээд Бямбарагийн 22 цаг 30 минутаас нэвтрүүлгээ үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгч.